гişүүд хөндөж эхэлж байна л да. За энэ туулын хурдны замаас гадна бодит аптекертэй холбоотой төр хороо байгуулах асуудлыг хүнсөө танай нам тэр тундаа энэ асуудал дээр тухайлан ямар одоо байр суурьтай та бүхэн түүжлээд байж. Ер нь ардчилсан намын хувьд өөрөө аливаа асуудлыг аль болох нээлттэй их тод өрсөлдөөнд байх ёстой гэдэг энэ бидний үндсэн барьдаг зарчим. Үндсэн барьдаг зарчим. Тэгэхээр саяны тэр асуудлуудад хэрвээ хардлага зэрэгдэг байгаа бол их тод нээлттэй ярилцах нь зүйтэй гэж л үздэг. Сая би бас профессорын мэтгэлцэн дээр бас байр суурь илэрхийллээ. Яг энэ сүүлийн 10 гаруй жил засаглаж байгаа улс төрийн хүчин буюу Монгол ардын нам яг нэг коммунист гэмээр нэг арга барил нь өнөөгийн энэ арчилсан нийгэм нийцэхгүй байна. Энэ нь зорилгодоо хүрэхийн тулд ямар аргаар хүрсэн ч хамаагүй гэж коммунистууд сурталчилдаг. Ард түмний гоё амьдруулах гэж байна. 30 мянганыг буудаад алчхад хамаагүй гэж үздэг ийм түүхтэй нам байхгүй. Тэгэхээр яг тэр арга барилыг нүүлэх бас юм үргэлжлээд туулын хурдны зам барих гэж байна. Төгжрөл бууруулах гэж байна. Энийг ер нь хэдэн төгрөгөөр барьсан ч ямар хамаатай, хэнд ямар хамаатай, энийг хэдэн боргос тайрах нь хэнд ямар хамаатай, энийг эсэргүүцсэн бүхэн бүтээн байгуулалт эсэргүүцэгч гэдэг энэ хаяг шошго нөгөө хаяг шошго наадаг зорилго нь аргаа зүгтгдэг гэдэг нэг юм. Зорилгод ямар муухай аргаар хүрсэн ч, хаалттай аргаар хүрсэн ч, авилгадсан аргаар хүрсэн ч хамаагүй гэдэг. Энэ тогтолцоо энэ арга барил өнөөгийн нийгэм нийцэхгүй байгаа гэж байна. Тэгэхээр саяны чиний асуудаг нээлттэй хэл тод болгох сонсгон зохион байгуулалт гэдэг зөв. Танай бүлэг одоо өмнө дээр ухаалаад санаачлаад гар үсгээ суулгах хүн орж ирэх шүү дээ. Уг нь манай Гамбат гишүүн энэ ажлыг өөрийнхөө бадан дээр гар үсгэж зураад өгнө хэлж байгаа. 110 сая долларын асуудал. Ер нь 110 сая доллар гэдэг нь бодит аптек гэрээ тэр харьбины гэрээ гэж чинь баг нэг зүйлсүүд шүү дээ. Хил холбогдын асуудлыг дагаж гарсан авилгын асуудлууд хил холбогдолтой холбоотой нэг холбоотой. Энэ чинь магадгүй нэг зүйл байна. Энэ хоёр дундаа нэг тэнэлтийн хороо байгуулалт гэж нэг сонсолт явах нь ч зүйтэй байж магадгүй гэж байна. Таны хорхон мэдээж шийдсэн болдог тавуулсан гэж хэлсэн. Ямар хөө мэдээлэл хэлж байгаа юм надад яг давцаа. Ер нь бас өмнөх арчсан намын дарга байсан одоо бас намдаа бас хариуцлагатай ажил хийж байгаа. Ер нь тэр намын жирийн гишүүнийхэн хувьд бас эвлэлийн цаг бүсээ очиж иргэсэн бас нэг заагуул аваад чигээр хэлцэл гэсэн. Юу хэлж байсан бэ? Гэхдээ байх юу ах вэ? Тэгэхээр нөхцөл байдал бас зарим мэдээллүүдийг 2 сарын дотор авахын болж байгаа. Би бас ийм байр суурьтай байна гэдэг юу гэдэг юм. Танай намын гишүүн байсан Санж Метоо түүнаар иргэний зориг ногоо нам руу чиглэсэн байсан. Яг арчилснаас гарахтаа яг ямар шалтгаан хэлсэн бэ? Тий, ерөнхий нарийн бичгийн аргаар өргөдөл ирсэн байна. Ирсэн байна л би бас хөдөө явж таарсан. Мэдээж хувь хүмүүсийн сонголт байх юм. Одоо нарийн ширээнийг бол мэдээгүй, одохгүй гоо бол надад холбогдож утцаар би нэг юм байр суурьтай байгаа шүү гэдгийг өмнө нь надад хэлж байсан. Бүлгийн даргаанд та 5 сард өгнө гэж тэнцэгтэй өгсөн байгаа тийм бичгээ төр орлоо. Тэнцэг өгсөн юм байхгүй л дээ. Би ер нь намын улс төрийн зөвлөлөөр би бас танилцуулга хийгээд би дараагийн хүн ямар хүн байх ёстой вэ? Туршлагатай хүн байх ёстой вэ? Эсвэл залуу хүн байх ёстой вэ? Мэдээж одоо тийм туршлагатай бөгөөд залуу тэгээд чадвартай тэгээд тийм төгс хүн гэж байхгүй шүү дээ тийм. Энэ чинь улсын хурлын тухай хуулиараа бүлгийн гишүүд дотроо одоо санал хураалаад шийддэг юм л зүйл. Аль болох бас туршлагатай бас өнөөдрийн ийм Европ босгоод цаг үед тэр тусмаа бас ингээд парламентынхаа дархлаа гэдэг хамгаалж ажиллах ёстой. Бас ийм цаг үед илүү харьцангуй тийм бие даасан хүн байгаасаа гэж би хүсэж байна. Тухайлбал хин юм байна. Энэ хүний нэр хэлэх бол зөвхөн баг. Ардчлалын үнэт зүйлсээ эрхэмлэдэг илүү тийм хараат бус бие даасан хүн байгаасаа гэж. Туулын хурдны зам дээр танай намын бүлэгтээ бүрмөсөн зогсоож хуулийн зөрчил гарсан хүмүүст хариуцлага таацах юм шаардаад байсан. Засгийн газраас төр зогсоохоор шийдвэр гаргасан шүү дээ. Танай намын бүлгийн юм шаардлага билсэн гэж ойлгож болох уу? Тий, мэдээж Батүл даргын үеэс ярилцчихсан асуудал юм. Тий, Батүл даргын үеэс тухайн үеийн эдийн засгийн хөгжлийн сайд Нэмжавийн Батбаяр сайдын үеэс иргэдэжснээс өөр нөхцөлтэй, өөр тараастай, өөр өртөгтэй байгаль орчин нөлөөлөх байдлын нөхцөл байдал нь өөр төсөл байна гэдгийг тухайн үеийн санаачлагчид бол хэлж байна. Миний хувьд бол тодорхой байр суурь бол энэ коммунист арга барилаасаа энэ нам салах ёстой.
төгжрөл бууруулахын тулд юу ч хамаагүй, ямар эдийн засгийн өртгөөр, эдийн засагт ямар үр тавьж хийх ч хамаагүй, байгаль орчны нөлөөлөл чарт өмнөд хамаагүй, энэ бүгд ерөөсөө хамаагүй. Та нар бусд нь бүгд бүтээн байгуулалтын гацаагчид гэдэг энэ ашиг шошго өгж асуудалд хандаж байгаа нь туруулж чадж байна. Бүлгийн дарганы За баяр. төлөвлөгөө хэзээ хийх вэ? 2-7 хоногийн дараа идэх болов. За.